Чөтгөрийн жимс хүй хүчтэнгүүдийн жигсаалт. 19. Кирос. Довфламингогоос хариугаа авах гэж маш их зүтгэж хөдөлмөрлөж цуцшгүй тулалцсных нь үр дүн болоод Ребеккаг аврахын тулд Диамантитэй хэрхэн тулалдсан Дресроса арлын мартагдсан хүлэг баатар гих үндслүүдээс түүнийг жигсаалын хамгийн сүүлд орууллаа. 18. Дон Чинжо. Гарпд зөвхүүлж өөрт буй ганц бахархлаа алдсан цагаас эхлэн Гарпын үр удамд өс сансан түүний Дресроса дээр Люфитэй хийсэн гайхалтай тулаан түүний хааны Аки бас Гарптай хийж байсан тулаан та бүхний сэтгэлийг бишгүй хөдөлгсөн байхаа. Тиймээс эдгээрт дүн шинжилгээ хийн харуул тэрээр энэхүү байрт хин хөнөөс ч илүү таарах маа. 17. Лао Жи. Түүний маш хурдан рефлекс гайхалтай хүчтэй цохилтууд болоод Дон Чинжог дийлж түүний ач болох сайтай энт зүгэн тулалдан харамсалтай нь ялагдсан ч эдгээр тулаануудаас нь дүгнэн түүний жигсаалын 17-д орууллаа. 16. Сай. Дон Чинжогийн ач ирээдүйн Хаппо Суи армийн өдөртөгч болох түүний хөлөөрөө тулдах арга техник болоод Дресроса арк дээрх үйл хэрэгээс харгалзан жигсаалтын 16-д орууллаа. 15. Cavendish. Түүний Awakening нь хүчтэй гэж хэлэхэд буруутахгүй байх. Учир нь түүний хүч Cavendish-ийг анхаарлаа сулруулах үед түүний биеийг эзэмдэн эргэн тойрондох бүхий л хүн лөө маш өндөр хурдаар давталдаг. Бас түүний энэхүү төлийг Хакоба хэмээн нэрийддэг. Мөн түүний нүдийг харуул Михоктой адилхан буюу эргэн тойрных нь үзэгдэх орчин маш том гэж хэлж болно. Учир нь Marineford дээрх танд Михок Люфиг маш олон хүний дундаас болоод маш хол зайнаас олж харж түн лүү сэлмээрээ давалгаа явуулдаг. Мөн түүний сэлэн болох дуран дал нь Михок, Ло, Зоро нарын сэлэмтэй адил харагдсан учраас түүний дотор Хакоба гэх чөтгөрийн дүрийг бий болгосон. 14. Франки. Бүгд л түүнийг супер кул бас маш хөвчлээ гэдгийг мэддэг. Мөн түүний General Frankie хөлбөр өөрийг нь чадралгүй маш их хүч нэмдэг. Түүний нууцлаг бием буюу лазер бас түүний киборг байдал болоод хэд хэдэн дулааны үр дүнгээс харан түүнийг 14-д орууллаа. Мэдээж бас тэр гайхалтай мужаа. 13. Педро. Зон аркаас ахуулаад дэрсэн малгайтнуудад маш ихээр тус үргээ зогсохгүй түүний Тамаготыг хийсэн тулаан Тамагог жинхэнэ төрхтөө ороход хүргэсэн тулааны урд чадвар мөн өөрийгөө золиослон Люфи болон бусдыгаа аварсан хүчин зүтгэл Дожрийн маш том фэнээс нь үүдэн түүнийг 13-д орууллаа. Нэг зүйл нэмэхэд тэрээр Люфи болон түүний нөхдийг маш удам дамжин хүлээсэн гэдэг. 12. Карот. Анх түүнийг зон арк дээр гарахад маш сул дорой мэтэр үзсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Карот маш хүчтэй болохоо бидэнд батлан харуулсаар байгаа лээ. Түүний бүтэн сартай үеэр хувирдаг хувирал болох Awakening нь түүнийг Педроос илүү хүчтэй гих дүнлэлтэнд хүргэсэн. Тийм л учир түүнийг 12-т чагсаалаа. Магадгүй Карот нь ирээдүйн дэрсэн малгайтын нэгэн гишүүн ч юм билүү. 11. Момонго. Момонго ирээдүйд Зорогийн энт тэнцвэгэн тулдах дайсан байж магадгүй. Момонгогийн Marineford дахь дайн дээр хийсэн тулаан мөн далайн ханыг хэрхэн алж байгаа байдал Зоротой хийсэн тулаан гих зэрэг болоод түүний уран ухаан мэдлэг нь түүнийг 11-р байранд ороход хүргэлээ. 10. Уэрго. Амьдралынхаа нэгэн хэсгийг Довфламингогийн тушаалаар тэнгисийн цэргийг тагнахад зориулсан тэрээр хамгийн анх бүтэн биений сайжруулсан Акиг бидэнд үзүүлдэг. Уэргогийн тулцсан хүмүүсээс үзвэл Санжи, Коразон, Смокер, Ло гих зэрэг хүмүүстэй энэ тэнцвүүхэн тулцсан билээ. Магадгүй түүнийг 10-т оруулсан шалтгаан нь бүтэн биений Хаки байх үзье. 9. Jesus Borges. Арсахалтын далайн дэрэмчний флотын дарга тэрээр маш өнгөрөө мөн биеийн хүч нь итгэмээргүй гайхалтай. Дресроса арк дээр хийсэн тулаанууд нь мөн Mr. Store гих хурамч нэрээр тулдан A-блокийг юу ч үгүй сөрүүлснийг үзвэл 9-т яах аргагүй түүнийг оруулах нь зүйтэй байхаа. Боржесийг хувьсгалын армийн төвийн нуувчийг олсноос болоод One Piece-ийн ихээхэн фэнүүд түүнийг үзэн яддаг болсон гэхэд бодохгүй хаа. 8. Vista. Сахан сахалтын хөлгийн флотын удирдагч байсан тэрээр Михоктой энэ тэнцвүүхэн тулалдах чадaltaй мөн адмиралуудыг ч хэдэн минут хоргож чаднаа. Сарнаан арга техник нь түүний дүр төрхөнд төгс таарсан байдаг. Marineford-ын тулаанаас үүдэн 8-д оруулсан билээ. Гэхдээ энэ бол 2 жилийн өмнө л болсон явдал.
Марко болоод үлдсэн цагаансгалтынхан 2 жил хэрхэн сайжирсныг мэдэхгүй учраас одоохондоо түүнийг энэ хэвээр нь үлдээвэл зүг байхаа. 7. Жимбэ. One Piece анх гарч ирээд л маш кул гих цолыг авсан тэрээр дэрсэн болгооднуудын багийн хамгийн хөгшин болоо зогсохгүй. Далаад сэлж чаддаггүй чөтгөрийн жимс идэгч найзуудаа маш том давуу тал нь болгоцээ. Түүний хийсэн маш олон тулаан байдаг. Хамгийн энгийн жишээ нь гэхэд Эстэй энэ тэнцвхэн 5 өдөр 5 шөнө тасралтгүй тулалдсны үр дүнд Эсийг буулган авдаг явдал. Мөн Жимбэгийн маш даруй төлөв байдал түүнийг долоод ороход хүргэсэн мөлий. 6. Санжи. 2 жилийн шаргуу хөдөлмөрийн дараа Санжи засгийн газрын тусгай хүчнийхэн буюу CP-гийнхэнтэй адилхан арга техник болох Skywalk-ыг сурдаг. Мөн тэрээр 2 хакийг эзэмшсэн ба үүнийг хэд хэдэн тулаануудаас харж болно. Санжигийн гайхалтай болоод жигшмээр джентльмен байдал нь түүнийг 6-д оруулсан билээ. 5. Зоро. Маш олон хүмүүс Зоро Санжи хоёрыг ихээр харьцуулдаг. Гэхдээ миний бодлоор тэд хоёулаа л маш хүчтэй. Магадгүй хоорондоо тулалдал 10 өдөр тасралтгүй үргэлжлэх түүхэн тулаамж болж магадгүй. Түүнийг 5-д оруулсан шалтгаан трейлер барактер болсон үйл явдал асар их нөлөөтэй юм а. 4. Никомо Муши Инураши. Зоон арлын хамгаалагч хамгийн хүчтэй хүмүүс болох өдөр шөнийн хаадууд нь Жактай нэлээд хэдэн өдөр тасралтгүй тулалддаг лээ. Тэд дахиад хэдэн өдөр л байсан бол Жакийг ялахад байсан баг. Харамсалтай нь Жак тэднийг дийлэхгүйгээ мэдээд Цезарийн бүтээсэн хортуудаа хэрэглэн тэднийг буулгаж авдаг. Хортуудаа л байхгүйсэн бол тэд гар хөлөө алдахгүй л байсан. Санжи болон Зорогийн талаар жижигхэн дамаг. Санжи түүний хүч нь одоо хүртэл нэлээд нууцлаг байгаа учраас түүнийг 100% хүчээр гарган тулалдсан нэг ч тулаан гараагүй байгаа лээ. Овныг өшөлсөн тэрхүү өшөлтийг хараад үзвэл Санжид өшөө илүү нуусан нууцлаг хүч байгаа. Зоро 2 жилийн дараагаар түүний зүүн нүд нь сорвитой болоод сохорсон мэт нүдээ нээлгүй бүх ил тулаанаа хийсэн. Гэхдээ энэхүү нүд болоод түүний хараалтай сэлэн болох Сандай Китэцүүд нилээд их нууц нуугдаж байгаа лээ. Михак түүний хүчийг тэнцвэржүүлэх гэж түүнийг тамгалсан юм болов уу? Эсвэл зүгээр л Зорогийн нэгэн бүтлгүүтэл юм болов уу? 3. Михак одоогийн байдлаар тэрээр дэлхийн номер 1 сэлэмчин ба түүний нүд нь энгийн нүд биш, харин түүний удаан хугацаанд сайжруулсан нэгэн хүч нь гэгддэг. Михакийн сэлэм болох Кокудо Yorон дэлхийд байгаа хамгийн хүчтэй хараалтай сэлэм хэмээн нэрийдэх нь маш даалтдагтай. Учир нь сэлэмний хараал нь эзэндээ маш их хэмжээний хүч өгдөгч хариуд нь нэг зүйл нэгдэг. Магадгүй Михак тэр зүйлийг эсэргүүцэх чадaltaй байх. 2. Silvers Rayleigh. Хүн болгон л түүнийг ямар гайхалтай хүчтэй болохыг мэднэ. Түүнд 3 хаки гуруула байдаг ба далайн дэрэмшний хааны хамгийн анхны багийн гишүүн. Дэд ахмад нь хүчтэй сэлэмчин. Тэсрэх бөмбөгтэй гав түүнд юу ч биш гих мэд маш олон биширмээр зүйлс түүнд бий. Түүний хоёрт орсон шалтгаан түүний кул байдал бас хакийг хэрхэн хэрэлдэхтэй шууд холбоотой. Тэр хамгийн хүчтэй сэлэмчин биш ч өөрийнхөө бүх чадвараа хэрэглэн Михакийг бол альчиж чадталах. Нэгт Monkey D. Garp. Энэ хүний талаар одоогоор хангалттай гаргаагүй байгаа ч миний бодлоор болоод маш олон интернет ухалтын үндсэн дээр Monkey D. Garp нь өөрийнхөө 90 үед Shiki Roger хоёртой энэ тэнцвэрхэн тулдаж байсан. Мөн түүний Тэнгисийн цэргийн баатар хэмээн нэрийддэг. Түүнчлэн Рожерын ярианаас авч үзвэл тэр хоёр бие биенээ бараг л алах төгсөн нэлээд олон тулаан хийсэн гэлцдэг. Энэ л түүнийг жигсаалын нэгт оруулах шалтгаан боллоо. Үүн дээр нэмэхэд тэрээр маш гайхалтай өвөө шүү. Энэхүү бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тун удахгүй бид нар маш олоолаа болох тул энэхүү бичлэгний доор комент хэсэгт надаас асуух болоод сонирхсан зүйлүүдээ асуугаарай. Баярлалаа.